сайн манайхаа Babs маань байна. За ингээд миний дараагийн одоо ээлжитнийг бичлэгээр хэдүүлээ. Baby Essentials буюу одоо төрхтөө хүүхэдтэй өмнө нь юу бэлдсэн. Тэгээд дараагийн part 2-оор нь болохоор төрсний дараа нэмж юу бэлдсэн бэ гэдэг хоёр бичлэг хийх гэж байна. Тэгээд хамгийн эхлээд нөгөө төрхийн өмнө бэлдсэн одоо хүүхэдтэй төрхөөс өмнө бэлдсэн байсан зүйл дээр болохоор нэлээ урт бичлэг болон жоохон нуршиж магадгүй. Тэгэхээр төвчөртөө үзээрэй. Би чадхаараа ингээд товчлохыг хичээнэ заяа. За би ингээ бүр ингээ лист гаргасан за. Яг л амар их юм байсан учраас. Тэгээ би бол ер нь минималист хүн ерөөсөө биш, би максималист хүн шүү. Тэгэхээр хэрэгтэй хэрэггүй яг үнэхээр маш их зүйл цуглуулсан бэлдсэн. Тэгэхээр яг хэрэгтэйг нь хэрэглээд хэрэггүйг нь хаяараа заяа. Зарим хүмүүс аль мэдээж ингээ аягүй гой минималист ингээд баг сага юм бэлдэх бах. Би бол ингээл энэ магадгүй тэр нь хэрэглэж магадгүй гэл ингээл аваад байсан учраас ер нь маш их зүйл хэрэглэх гэж бэлдсэн. Тэгээ зарим нь ч бас хэрэггүй байсан л та. Тэгэхээр хүний сонголт учраас тэгээд тэгэл бодоол өнгөрөөч заяа илүү дутуу юм байвал за тэгээ хэдүүлээ бичлэгэндээ орё. За тэгэхээр би ерөнхийдөө одоо ингээ гадаадд байгаа учраас ер нь хүүхдтэй ингээ бүх юма бараг бэлдсэн байх ёстой байсан. Монгол шиг одоо нөгөө төрөөгөө хүүхдэд төмөрүүлгийн энэ тэрэг гэж боддог бол энэ бичлэгийг алгасаар хай. Тэгээд тий нөгөө Монгол ёсоо бодох юм бол бас домноод нөгөө юм төмөр халбага юм сэрээгээ тавьчихдаг гэсэн би тэгээд тавьсан байсан. Би бараг 26-7 week-ээс эхлээд багаар ингээ жижиг гэж сажиг юмнууд авсараад хамгийн сүүлд 33 билүү 34-7 хоног дээрээ байхдаа ингээ бүх том юмнуудаа ерөөхдөө аваад бараг дуусгаад ингээ бүх юм ажин там болгоцсон байсан. Тэгээ 37 хоног дээр та нар санаж байгаа бол би эмнэлгийнхээ цүнхийг бэлдсэн. Тэгэхээр тэрийг бэлтгэхэд миний бүх юм ингээд угаасаа бэлэн байх хэрэгтэй байсан учраас ер нь бол тэр үед би хүүхдийнхаа бүх юмыг бэлтгэсэн байсан гэсэн үг. За тэгээ мэдээж төрснөөхөө дараа нэмж одоо мэдээж авч хэрэгэлсэн юмнууд бас зөндөө байгаа. Тэгээ тэрийг болохоор part 2 болгоод оруулахгүй бол энэ бүр маш урт бичлэг болох гэдэг заяа. За тэгэхээр хэдүүлээ хамгийн эхлээд топ 3 зүйлийг ярив. Мэдээж нэгдүгээрт тэрэг буюу prime. За Австралид бол тэрэг одоо хүүхэд ээж хоёрын хувьд яг машин байдаг. Яг машин шиг нь ашиглагддаг зүйл байдаг учраас бүр маш чухал. Тэгээд тэрийг бол ингээд юу гэдэг юм эрэг боолттой ямар чанартай яасан хийсэн нь ерөөсөө чухал биш заяа. Тэр ээжд нь л төрөхөд эвтэйхэн байх хэвээр. Ээж нь л авч явах учраас тэр ээжд нь л эвтэйхэн хөнгөн тэ одоо юу гэдэг учрыг нь олоход амархан байх хэвээр. Тэрнээс биш тэрэнд ямар эрэг боолт орсон нь тэ тэр аавынх нь үзэж хараад байгаа тэр төмөр ган хийц ерөөсөө хинт ч хамаагүй заяа. Зүгээр ээж нь л өөрөө авч явж чадхаар байвал болж байгаа. Тэгвэл тэрийг ихэнх одоо хугацаанд тэ most of the time ээж нь л төрнө штэ хүүхдтэйгээ зуралтан. Тэгэхээр ер нь бол ээжийнх нь хувьд өөрөө түрээд эвтэйхнийг авсан зүгээр юм бэлээ. Тэгээд мэдээж энд маш олон ийм төрлийн брэндүүд төрлүүд байдаг. Тэгээд аюу үнэтэй байдаг. Тэрэг бол монгол мөнгөөр бодох юм бол энд маш үнэтэй байдаг. Тэгэхээр миний ойлгосноор бол 1500-аас эхлээл тэг ер нь гайгүй гэж үзэж байгаа бол 1500-аас эхлээл 2500 хүртэл байд юм байна гэж би ойлгосон. За тэгээд хамгийн нэгдүгээр алдартай брэнд бол Bugaboo гэдэг брэнд байгаа. За Bugaboo гэдэг брэнд болохоор маш гоё хөнгөн. Тэгээд уг нь аягүй гоё юм бэлээ. Тэгээд олон төрөл мөрлөлтэй. Тэгээд би болохоор Bugaboo надад жоох юм урттаад байсан ингээ төрөө явахаар би ч өөрөө аягүй намхан жижиггүй юм байхгүй. Тэгээд Bugaboo сонгоогүй. Үнэн нь Bugaboo ч бас дайжгүй нэг 2100 орчим хавцаа байдаг байх доллар. Тэгэхээр нэг 6-7 сая маяг байд юм болов уу? 5-6 сая ч юм уу? Мэдгүй тэр хавцаа. Хоёрдугаарт нь би eye candy-г нүүдэлсэн байсан. Тэгээ eye candy яг шин цагаараа гаргацсан байсаахгүй. Тэгээ манайх Peach 7 Pecan Color гэдэг одоо өнгөтэйг нь авсан. Eye candy болохоор яг сул тал нь жоохон хүнд маш ийм олон ийм одоо юу гэдэг төмөр хийц их орсон учраас ч юм уу. Тэгээд төрөхөд надад амар эвтэйхэн байсан. Тэгээ ер нь аягүй жижигхэн тэрэг байхгүй юу. Тэгээд над чи жижигхэн үнд бол яг л тийм л зүгээр юм билээ. Манай 2500-аар авсан баха тэг санаж байна. Ер нь бол бас хөөрхөн үнэтэйдээ л ордог юм байлээ. Бас л нэг 7-8 сая шихуу төгрөг. За тэгээд дараа нь болохоор би нунаг нүтэлсэн байсан чинь нунаа бүр үнэхээр ерөөсөө таалагдаагүй. Уг нь амар алдартай штэ Монголд ч тэр одоо Америкт ч тэр Khloe Kardashian хэрэгэлдэг гэлтэгдэн штэ. Тэгээ нунаг бол ерөөсөө төрж үзээ таалагдаагүй учраас аваагүй. Дараа нь болохоор Appa Baby гэдэг нэг юм судалгаа уншиж байгаад яг энэ ингээд Австралийн ээж аваа дунд Appa Baby гэдэг брэнд бас айгүй юм вайралтай дунд нь ингээд айгүй алдартай байдаг. Тэгэхээр нь би бас сонирхож үзсэн чинь надад төрөхөд айгүй эвгүй байсан. Нэгдүгürt, хоёрдугаарт амар өндөр тэрэг байсан. Тэр бүр нэлээд өндөр. Тэгээд надад угаасаа нэг тийм жоох эвгүй хийгээд байсан учраас ер нь
аваагүй. Уг нь бас айгүй хөөрхөн загвар магвартай л байд юм бэлээ. Тэг үнэн нь бас нэг 2000 хавцаасан гэлүү. Нуна бас энд айгүй хямдхан байсан шүү дээ. $1800 мал байсан баха. За хоёрдугаар хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр car seat буюу машины судал. Энэ дээр бол та нар ямар их ч авч болно. Гэхдээ car seat-эн дээр аюулгүй байдлыг маш чухалчлах хэрэгтэй. Манайх болохоор нунагийн car seat авсан. Надад бол өнгөн амар таалагдаад үннийг хэлэхэд авсан юм. Гэхдээ мэдээж нунаа бол аюулгүй байдлаараа мэдээж айгүй сайн. Яг car seat-ийн судлах юм бол харин Австралид яг ингээ айгүй өндөр рейтингтэй байдаг car seat нь Maxi Cosi гэдэг брэнд юм байлээ. Тэгээд хамгийн үнэтэй car seat ер нь $1000 л байд нэмлээ. Тэрэн дээр Maxi Cosi-гийн ганцхан тэр Maxi Cosi гэдэг брэнд л гаргадаг 360 иргэдэг тийм суудалтай машины car seat байсан. Тэгээд тэр болохоор $1000. За тэгээд ер нь тэрнээс доош бол байд юм байлээ л дээ. Тэгээ манайх болохоор нэг $550 нунахыг авсан. Тэгээ бас нэг Britex гэдэг брэнд байт юм байлээ. Тэр бас ер нь Австралийн ээжүүд дунд айгүй үнэлгээ өндөртэй байт юм байлээ. Тэгэхээр тэр бас айгүй дайжгүй юм шиг байлаа. Гэтэ манайх ерөөсөө сонирхоогүй. Би зүгээр л нунаг хараад шууд авъя л гэсэн байхгүй. Тэгэл өөр юм үзэж ерөөсөө сонирхоогүй. Дараагийн 3 дахь чухал зүйл нь хүүхдээ ханамтлах бай. За мэдээж энэ бол ор буюу кот хэрэгтэй. Бид чинь нөгөө Австралид ер нь амьдардаг хүмүүс мэдэндээ ингээд нэг өрөөндөө ингээ бөөнөрөө байгаа штэ. Хэдийгээр ингээл том байранд бүтэн 2-3 бэдэд амьдарч байгаа ч гэсэндээ тэгээд одоо ер нь ямар ч том мастер эсвэл секонд өрөө хажуудаа ингээд нөгөө стади буюу юм одоо ажлын өрөөг бол аюул жижиггүй учраас дотор нь ингээд тийм том одоо кот буюу юм одоо хайсан хашаатай юм шиг амар том ор идэв штэ. Моцодон тийм ор ерөөсө багтахгүй болохоор одоо зай байхгүй учраас манайх тийм юм ерөөсө аваагүй нэгдүгээрт хоёрдугаар тэрийг ингээд надад хит том санагдаад одоо ингээд юм жижигхэн ятисэн жоохон амтны чинь тэрэн дээр тавихаар амар хүүт таах юм шиг санагдаад ерөөсө тийм ор аваагүй. Тэгээ манайх Co-sleeping bassinet гэд ийм зүйл авсан. Тэр нь болохоор ортоогоо ингээд зэрэгцүүлээд тавьчихдаг. Ингээд нэг талын өнцгийг буулгаад тэгээд яг ингээ хамт унтж байгаа юм шиг л гэсэн үг. Тэгсэн ирнэ хүүхд чи орон дээрээ тэгээд ээж аав нь мэдээж орон дээрээ тэгээ ингээ хүүхдээ яг ойроос ажиглаад ингээд яхад айгу амар тэгээд дээрэс нь дугуйтай учраас ингээ хаашаа хамаагүй ингээ аваа авчин том өрөө рүүгээ ч зөөгөөл энэ өрөө рүүгээ ч буцааж зөөгөөл ингээд байцдаг учраас айгу амар юм бэлээ. Эхний нэг тэ 4-5 сар хөдөлгөөнд ортол нь ер нь тэрэн дээр унтуулж агаад тэгээд ер нь том ор авсан зүгээр юм байна гэж шийдсэн. За энэ 3 зүйлийг ямартай хамгийн түрүүнд бэлтчих юм бол толгойч нь дараа нь цаашаа маш бага өвтөн заяа. За хэдүүлээ дараагийн хэсэг рүүгээ орцгоё. За одоо дараагийн чухал хэсэг нь болохоор хооллолт буюу nursing, feeding гэдэг хэсэг байна. За энэ дээр мэдээж хамгийн түрүүнд саалтуур маш хэрэгтэй. Хэрвээ хөхөр хооллоё гэж бодож байгаа бол хөхөөс хааж иж маш сайн сүү орно. Тэгэхээр саалтуураа маш сайныг сонгож авах хэрэгтэй. Ягаад гэвэл саалтуур чинь бас тодорхой хэмжээнд сүүний гарцанд нөлөөлдөг гинэ. За манайх болохоор Spectra гэдэг саалтуур авсан. Бараг $400 байсан. Яг үнийг хэлэхэд саалтуурнууд дундаа хамгийн үнэтэй, маш үнэтэй тооцогдчихсэн. Гэхдээ worth it буюу би хамгийн зөв хөрөнгө оруулалт хийсэн байна гэж бодсон. Энэ саалтууртай байгаа тулдаа миний өхөнд бас маш сайн сүү орж байгаа гэж магадгүй гэж би боддог болсон. Spectra болохоор hospital grade буюу эмнэлгүүдэд хэрэгэлдэг. За тэгээд дараа нь болохоор яг Spectra энийг сул тал нь яг миний авсан төрөл нь болохоор ингээд заавал ингээд гараараа ингээд барьж иж тогтоож иж саадаг. Тэгэхгүй бол ингээд юу гэдэг нөө зүүдэг саалтуур шиг ингээ зүүчээд ингээ хорхиж болдоггүй. Тэгээд юм хийх ямарч боломжгүй. Заавал ингээ сууж байгаа барээ саадаг нь жоохон хэцүү. Тэрнээс биш ер нь бол I like it заяа very much. Гэт 5 star өгөө. За тэгээд дараагийн саалтуур дээр нь би ажил төрөлд орохдоо хэрэгжилж магадгүй гэж бодоод Mom Milk-ла гэд нөгөө эмнэлгийн цүнх бэлтгэх бичлэгэн дээр байсан шүү дээ. Тэр жижиг саалтуурыг асаахгүй. Тэр хөхний толгой амар томсгоод урагш нь ингээд татаж сороод тэгээд сүү бас айгүй муу гардаг юм шиг санагдсан. Би тэрүүгээр арай гэж 120 г бараг 15 минут сааж гаргадаг заяа 10 минут ч юм уу. Тэгвэл Spectra-гаар би 10 минут массаж мөвд дээр нь саагаад би бараг 300 г 250 г гаргаж авдаг. Тэгэхээр надад бол Spectra бол маш сайн нөлөөлт юм байна гэж бодсон. Саалтуураа зөв сонгох хэрэгтэй юм билээ. Тэгээ хэрвээ та нар Spectra авмаар байвал надад Amazon линк байгаа тэрүүгээр ороод авч болно шүү. Amazon дээр арай хямд байсан. 375 байлуу. За дараа нь мэдээж угаж байна. Угажин дээр би аюу буруу бодолтой явжсэн байлээ. Одоо ингээл нөгөө анхлан аав ээж одоо нөгөө first time parents штэ. Тийм учраас юу ч мэдэхгүй заяа. Тэгээд миний бодлоор бол ингээл хөхөрөө хаалах юм бол угаж юусоо хэрэгэлдэггүй ингээл хөхөө хүлээ тагтал болдог гэж бодсон чи яг үндэ угаж одоо манад хамгийн хэрэгтэй байгаа зүйл заяа. Маш их хэрэглэгддэг. Яа тэгэхээр
өхөөрөө холж байгаа ч гэсэндээ хаяа ингээд сөхөөс хаагаад бас өгөх үе байна. Бас зарим үед хүүхдийн ингээд одоо эрэгтэй хөхтэр тусмаа ингээд маш их иддэм байна. Өсөх тусмаа ингээд одоо хичнээн би их сүвтэй байсан. Тэр ингээд айгүй ингээд хоосолчоол. Тэгэл нэг удахгүй дахиж хоолно ихэл заяа. Тэгэхээр тийм тохиолдлуудад саацсан сүгээ дахиж ингээд хурдан хугацаанд халааж өгдөг юм. Тэгвэл сүүний ингээд delivery маань тэ хүргэлт маань жоохон хоцроод идэх байхгүй юу? Хөн сүү орохдоо жоохон хүүгийнхаа ингээд хоолтын нөгөө юм одоо юг хугацааг ингээд гүцэхгүй миний хөх тэгээд заримдаа ингээд сүтээ сүгүү янз янз байгаад идэх байхгүй. Тэгэхээр тийм тохиолдлууд бас хаяа мэдээж хүн юм чин би чин гарна орно унтна идэн тэг ингээд бас амарна штэ. Тэгэхээр me time энтрээ өнгөрүүлэн тэгэнгүүт тийм үеүүдэд штэ юу айгу хэрэгтэй. Яг ингээд саагаад үлдээчингүүт автан үлдээгээд орхио онгот халаагаад өгчүүл айгу зүгээр юм бэлээ. Тэгэхээр өгж аваарэ. Би бол бодохдоо за нэмэлтээр хооллохгүй юм чин те формула энтер өгөхгүй юм чи баг өгж хэрэглэхгүй байх гэж бодсон чи яг үндэггүй юм бэлээ. Тэгээд би бүр анх за нэг 2 хөвгчл авчим гэж бодож ирсэн яана. Тэгсэн чинь бүр юу вэ? Одоо манад бэлгэнд ингээд угаж ариутгахчтайгаа хамт ирсэн байхгүй. Тэгснэ тэр хөвгчөнд баг 7 молон ширхэг өгж ирсэн. Одоо тэгээ бүгд ашиглагддаг. Ариутгахч нь бас дандаа ажиллаж идэг. За тэгээд тэр угжийг тэр ариутгахчтай ингээд хосоор уг нь зард юм байлээ. Манайх бол бэлгэнд авцсан л та зүгээр зардаг учраас бас тэрийг тэгж хосоор нь авч ирнэ болох юм байлээ. Бас айгүй worth it юм шиг санагдсан надад бол. За тэгээд дараа нь мэдээж сүгэ халааж өгнө гэж ярьсан учраас халаах юм хэрэгтэй. Тэгээд энэ манай авсан тэр угаж одоо юуны бэлгэн дэрсэн юм маань бүгд Tommy Tippy гэдэг брэнд их. Энд угаасаа ер нь тэр аягүй алдартай байдаг. За Монголд бол хүмүүс аягүй пижон ашигладаг юм байлээ. Энд ч гэсэн пижон байдаг. Та нар бас авч болно. Өөртөөхөө ерөө сонголтоор энд бас Philips гэдэг нэг одоо цахилгаан бараа шиг тийм брэнд байдаг шүү дээ. Цахилгаан барааны хичүүл юу лээ. Тэ тэр бас аягүй алдартай юм билээ. Ер нь бол штэ сүү халагчин дээр одоо тэр хэрвээ тэр одоо ариутгагч өгч мөгчийн хосоор навбал нэг устай ингээд усыг ингээд сүү халаадаг юм хамт ирдэг бас ингээд зардаг гэсэн багцанд нь манайх бол тэрийг ерөөсөө угаасаа бэлгэнд ирсэн учраас тэр нь байхгүй тэгээд угаасаа тэрийг ашиглаагүй байхгүй. Тэгээд ч манайх өөр юм усны юм халуун үедээ шүүлтүртэй шууд гардаг учраас ерөөсөө тэр усаар халаадаг юм энэ ч авна гэж анх бодоогүй сүүг халаадаг юм аа. Халуусан тэгээл халаачин гэж бодсон. Тэгээд манай нөгөө сүү халагчийг ер нь та нар мэдэндээ энд байна уу? Байж тээ. Би үзүүлэх гээд аваад ирсэн юм. Ийм байдаг хгүй юу? Тэгээд энэ ингээд дотор нь ингээд өгч хийдэг заяа би танtaраалаа. Ингээд наачдаг. Тийм учраас энд Tommy Tippy-гийн тэр авсан өгч маань багтдаггүй. Тэгээ манайх энд нөө Spectre авах юм бол та нарт 2 шинэ өгч ирдэг хгүй. Тэрний хэлбэр хэмжээ айгүй хөөрхөнд дундаж заяа. Бүх юм нь гоё стандарт. Тэгээ тэрэнд ингээд ашигладаг. Тэгээ энэ дээр ингээд дарангуут ингээд грац нь гарч ирнэ. 37 гэж байгаа. Тэгээ ингээд 40 55 энэ гээд бүр ингээд 55 хүртэл халаад за тэгээ банк цэнгэлнэ. Энийг цэнгэлжиж авчих юм дурцныхаа Type-C-гээр л цэнгэлжтэй заяа. За энийг ингээд халаагаад аваад одоо үлдээчдэг нөхөртөг. Тэгээд автаа үлдээчингүүт би нэгтэй 2-3 цагийн freedomтэй байдаг аа. Энэ дашрамд нөхөртөө баярлаа гэж хэлье. Баярлаа. Хай. Thanks. Love you. Forever. За дараа нь мэдээж саасан сүгээ яах вэ? Тэргээ саацсан учраас одоо хөлдөө хадгална тийм үү? Тэрийг ашигладаг уут хэрэгтэй, зориултын уут. Өхний сүүний уут янз янз угаасаа хаа сайгүй зарж байгаа. За би зүгээр Mom Cozy гэдгийг авсан яа. Тэгэхээр дотор юм температур мэдрэгчтэй байдаг гэсэн юм. Тэрний температурыг нэг мэдрэгчийг ашиглаад ахаараа ашиглаад байхаар ч юм угс болдгоо мэлээ. Зүгээр саагаал хийгээд хөлдөөгөө л байдаг. Хаяа нэг хэсгэдэг. Тийм учраас заавал тийм имлэхгүй ер нь ханаас хамаагүй ямар ч хамаагүй авал хийгээд хөлдөөч зориултын утанд нь эмийн сангуудад зөндөө зарддаг. Тэгэхээр би хоолтон дээр яа энийг бичснээ мэдэхгүй заяа гэхдээ хэрэгтэй л гэж бодвол одоо бичсэн баг. Burping cloth гэдэг нь шүү дээ. Одоо ингээ хихрүүлдэг даав. Тэрийг би бас Amazon-оос нэг 6 ширхэгтэй захиалжсан хгүй. Тэр айгүй хэрэгтэй байдаг. Яг л хүүхдийн аманд дандаа хурж идэг. Хихрнэ гэдэг чинь хүүхэд амаараа ингээд долоож молоохоо тийм амьсгалаад мөрөн дээр тэгээд идэх хгүй би ингээд дандаа хойш нь барьж байгаа хихрүүлдэг. Тэгэхээр тийм үеүүдэд маш хэрэгтэй. Тэгээд та нарт тэрийг хэрэглэхгүй л авахгүй ч байсан болон заяа. За дараагийн хэсэг нь унтлагын буюу sleeping хэсэг байна. За унтлагын хэсэг дээр мэдээж ороо ярьсан тийм үү? Ор нэгдүгээрт байгаа шүү дээ. Манайх огт хэрэглээгүй. Гэхдээ та нар хэрэглэж магадгүй нэг зүйл нь sleeping bag гэдэг нэг юм байдаг шүү дээ. Spot ч үлээ. Би танаас хаалъя заяа. Би нүүн эмнэлгийн зөвхөн дээр авч явж гин гэж яриадсэн шүү дээ. Нэг юм байдаг. Манайх бүр ийм хоёрыг авсан заяа. Тэгсэн чи ерөөсөө таараагүй манай хүүхдэд
манай хүүхд ийм юм ерөөсөө хийж энэ дотор унтахгүй байлээ. Тэгэхээр огт хэрэглээгүй. Тэгээ энэ чинь бас хөөрхөн үнэтэй гэдэг маань нэг $50-60 молорчлоо. Тэгээд бас ер нь ийм юм билээ. Хүүхдийн ааш зан тэ бүх ингээд хүүхд толгой өөр учраас зарим нь магадгүй ийм юмд үнэхээр гоё тогтноо унтаж чадсан. Зарим хүүхд бол үнэхээр чадахгүй. Манайх бол чаддаггүй нэсэн байхгүй. Тэнгүүд мэдхгүй аваад бэлтцэн. Яг хүүхдтэй төрсний дараа бас ганц хоёр юм бэлтвэл зүгээр юм билээ шүү. Яг ингээд зан арын шингийн ажиглаж байгаа заяа. Тэгээд надад бол яг энэ хоёр бол яг хаа тэгээ бэлтцэн. Тэгээд манай хүүхд нэгэнд нэг л удаа гівтэж үтсэн заяа. Унтаж бол үзээгүй ерөөсөө унтахгүй байсан. Тэгээд манайх бол энийг ерөөсөө ашиглаагүй. Сүүл дараа нь за одоо энд нь унтуулж сургын интергээд нэг удаа хийсэн чинь за нэг 2-7 хоногт ахтан ч л тэгсэн чинь зүгээр Багдад манай хүүхдэд яг хяам шиг харагдчихсан. За бүр ингээ хяам чигцэн юм шиг үнэхээр инээдтэй харагдчихсан. Тэгэхээр араа нөгөө зүгээр хэрвээ өөртөө авмаар байвал авмааргүй байвал авахгүй л байгаарэ. Би бол ер нь шал юм явж ийл гэж бодсон. Төрснийхэн дараа мараа тийм унтахнаггүй харж байгаад ах байсан юм л. Тэгээд энд нөгөө нэг улсаас нэг үнгүй ингээд шин төрсөн хүмүүстэй цүнх бэлэг өгдөг хгүй нэг NSW-гийн цүнх гэдэг юм заяа. Тэгээд тэрэн дотор зөндөө их ингээд юм үнгүй гоё юмнууд өгдөг штэ улсаас. Тэрэн дотор нь Pure Baby гэдэг брендийн нэг юу гэдэг юм бэлээ. Яг юм унтлахын том хүнжил. Тэрийг эхлээд баг эсвэл аваад хүүхдээгээд унтуулад хүүхд чинь унтчихвэл баг нэмж имийг аваад унтахгүй байвал ер нь л хэрэггүй юм шиг санагцсан. Тэр бол хөөрхөн л юм бэлээ. Материал энэ төр аягүй гоё. Тэгээд дараа нь болохоор нөгөө нэг алдартай миний байн гэдэг white noise машин штэ. За тэрийг манайх бүр дандаа хэрэгэлдэг заяа. Манай хүүхд эмнэлэгт төрхөөсөө эхлээл white noise сонссон. Одоо бүр white noise дандаа сонсдог. Гэхдээ бас хит дандаа тэгж унтуулаад тахаар ингээл тэрийг сонсохгүй л унтаж чадхаа болчдөг гэж байгаа байхгүй юу. Гэхдээ манайх болохоор ингээд яг шүний унтлахыг хийхэд дандаа одоо white noise сонсоход тэгээ өдөр ингээ унтж байгаа үед нь ер нь бол тийм сонсдоггүй. Гэхдээ хэрвээ гадуур явж байгаа тохиолдолд хэд чимээтэй газар байгаа тохиолдолд манай хүүхд тэрэгэн дотроо white noise-ыг хийчихээр нөгөө тэрийгээ сонсоод гадны чимээг арай бага сонсдог гэх юм уу. Тэгвэл бас тэгэл амар чимээтэй штэ автобус унаа. Тэгээ трен бренер чи ингээ шүглдэж мүгэлдээл амар чанга дуурч муурахад бас хүүхэд зочин штэ. Тэгэхээр дотор нь тэр тайвшруулах дууг нь хийгээ явуулчихаар арай гайгүй байдаг. Тэгээ бүр тэргэнд нь зүүцэн явж идэг байхгүй дандаа манайх. Тэгэхээр white noise машин бас айгүй зүгээр юм бэлээ. Тэгэд нэг хүн надаас Instagram-аар ингэсэн байхгүй. Хүүхч одоо ингээд ер нь бол уйлангууд ингээд энийг ингээд хасаангууд тайвширдаг үлээ нэг тиймэрхүү асуулт асуусан юмсэн. Яг ингээд үргэс авч байгаа юм шиг ерөөсөө юм тайвшруулах үйлчилгээтэй ерөөсөө биш байхгүй white noise ч юм. Ингээд асаацсан байхад мэдээж хүүхэд тодорхой хэмжээнд тайвширна. Янз л байна заяа. Тэгээд заримдаа одоо тэр дундаа унтчин, заримдаа унтахгүй. Тэгэхээр янз л байдаг юм бэ нэлээ. Яг бас нэг үргэс авсан юм шиг шууд тэрийг асаангууд унтчдаг хүүхдэл би байхгүй байх л гэж бодож байна. Яг зарим хүүхдүүд тэгдэг гэж магадгүй. Гэхдээ нэг юм нь орой тэр аяа сонсохороо унтах хэрэгтэй байгаа мэнэ би гэдгээ ер нь ойлгодог гэх юм уу хүүхэд. Тэгэхээр яг тэрэнд нь сурах гэж тэр чимээнд сурах гэж л ер нь бол айгуу сайн ашигласан гэсэн үг. За тэгээд мэдээж үлгий даавнууд заяа. Тэгээд та нар өөрсдөө мэдээд ингээ өөрөө дуртай үлгий даавг авч болно. Би бол маш их мөслийн даавуу цуглуулах гэж хичээсэн. Энд саяхан манай нэг ихч надад гинэ манай хүүд им аягүй хөрхөн намайг та нар Винни Пүүхтэй адилхан гэдэг бичлэг хийсэн байсан шүү дээ. Манай дүү шоолоо тэрийг харсан да. Яг тэрийг нөгөө нэг ингээд хөрхөн бэлэгдээч юм уу манай хүүд юм Винни Пүүхтэй зөндөө юм өгсөөс ахгүй. Тэгсэн чи тэрэн дотор аягүй гоё мөслийн даав байсан заяа. Тэр одоо зуны үйлрэл бүр үнэхээр гоё материалтай даав байна лээ. Монголоос ирсэн үлгэний багтанд ирсэн мөслийн даавнуудаа маш их хэрэгжилж байгаа. За тэгээд манайх өвөл төрсөн байсан учраас нэмж ганц 2 зузаан хүнжил энтер авсан. 100 бол тэр нь хэрэггүй байх. Одоо бол манайх ерөөсөө хэрэглэхгүй байгаа тэд нарыг дулаарсан учраас тэгээд Монголоос ирсэн 2 мөслийн үлгийгөө бас өөрхөн ашигласан. Тийм. Тэгээд ер нь бол зүгээр ганц 2 нэмэлт нэг жижиг сажиг даавал гэхээс нэг бас нэг хэрэгтэй хэрэггүй баахан хүнжил даавал цуглуулад ерөөсөө хэрэггүй заяа. Тэгмэр санагдаад идэх юм билий. Гэхдээ бие бариараа дараа нь тэр их ерөөсөө хэрэглэхгүй за. За дараагийн хэсэг нь changing буюу одоо хуурайлах хэсэг хэдүүлээ орцгоё. За хуурайлах хэсэг дээр болохоор манайх changing pad гэдэг юм аягүй сайн хэрэгэлдэг. Тэр нь болохоор энэ байна заяа бүр амар том. За энэ болохоор хаасайгүй л зардаа штэ. Тэгвэл би энийг Amazon-аас авсан. Яагаад гэвэл энэ ингээд зөөлхөн савхи материалтай хөөсөн юм шиг. Тэгээд одоо нөгөө baby hood ч үлээ team брэндүүд ингээл амар үнэтэй нөгөө юм хатуу материалтай байдаг штэ. Доороо юм хатуу. Тэд нар болохоор манай хүүд айгүй жижигдэх гэдсэн байхгүй юу? Айгүй хурдан ингээд багтах гэж яад үл ингээд уртынх нь юм сантиметр нь айгүй бага заяа. Тэр чинь зарим нь 70 см, 65 см энэ манай хөвч одоо бараг 60 см байхгүй юу? Тэгэнгүүт тэр дайши бараг сар болол хэрэглэхээ болох нь штэ. Тийм учраас би хамгийн урт хэмжээтэй олцсон нь энэ байсан. Тэгээд Amazon дээр 80
1 см-тэй сан гэд юун дээр тайлбар дээр байхаар энийг авсан. Тэгэд энэ болохоор манай хүүхдээ өглөө 1 цаг, орой 1 цаг, өглөө гадуур гарах үедээ яг гарахын өмнө 1 цаг, яг л гарах үедээ их гадуур явдаг учраас одоо нөгөө сэргийлээд 1 цаг, тэгээд орой яг унтахын өмнө шүн бас ингээд олон цаг унтах учраас гэ тэрнээс нь ингээд төлөвлөгөөс нь сэргийлээд яг 1 цаг ингээд памперсгүй байдаг байхгүй бүр огт памперсгүй. Тэгэхээр дандаа энийг ашиглалт энэ чинь доотлоо ингээд норсон чи яасан ч ер нь бол зүгээр шүү дээ. Тэгэхээр тэрийг айгүйх ашиглаж одоо энийг доор нь тавьчихдаг, энэ дээр нь тавьчихдаг гэсэн. За тэр гатуу нөгөө нэг baby food энэ төр гээд брэнд хийдэг болохоор мэдээж бас ашиглаж болно л доо. Гэхдээ манай хүүхдэд зүгээр л багтах гэдээс хурдан багтах гэдээс учраас би тэрийг хэрэглэв. Тэрийг заавал тийм лаг брэнд гэхгүй Target, Kmart энэ төрт бас байдаг гэсэн. Тэгээ эцээч тэр нь бол зүгээр л яг адилхан зүйл дээр нь зүгээр л нэг нэр бичсэн байт юм байлээ шүү. Тэгсэн хэрнээ үнэн тэгээд тэнгэр газар шиг зөрүүтэй 4 5 дахин их мэх зөрүүтэй гэдэм байлээ. Энэ бол нэг 40 $40 хийжсэн байх Amazon дээр. Надад линк нь байгаа хэрэг авахаар бол аваад аваарай заяа. Дэвсдэг памперс гэдэг нэг юм байна. Энэ зэ disposable change mat гэсэн. Би яаж харуулах вэ? Гооч гэх. Энэ үстэй хаасаагүй зардаг мөө эмийн санд. Энэ дотор 10 хүн ширхтэй эдийн заяа. Би тэрийг ингээд жижиглээд хайчлаад бэлтчихдэг юм. 4 хуваагаад. Ийм ингээд жижигэн болгоод тэгээд харин жижигэн болгоцсон чи ингээд олон болцсон тэгээ гооч гэх байхгүй. Энийг заримдаа энэ доор нь тавьчих бас зүгээр. Тэгээ бас орон дээр хаяа хуурайлахтаа байнг энийгээ чирээдэж чадахгүй шүү дээ. Энд чинь том амар том юм байгаа сте. Тэгээд тийм үед орон дээрээ эвентэр ингээд доор нь тавьж агаад тэгээ эсвэл ингээд памперс солихынхоо яг өмнө нь шүн мөнүүл би одоо энэ том имийг орон дээрээ чирээдэж чадахгүй. Тэгэнгүүт доор нь энийгээ тавьж агаад памперсыг ингээд шургуулдаг. Тэгэхгүй бол яг тэрхүү хооронд чи юу ч болж болно заяа манайхаа. Бүр юу ч болж болдог. Баан, шээн, унган тэр нь цацран зөндөө юм болно. Тэгэхээр тийм тохиолдлуудад ийм ер нь ашигладаг. Мэдээж памперс болон салфетик байна. За тэгээ манайх памперс хаагис анханасаа авсан. Энд угаасаа эмнэлэгт хүүхдэд шууд хаагис хийцэн байсан. Тэгээ хаагис аваад та нарт гэж хэлэхэд 1 номерын памперс ер нь нэг хайрцгийг л авсан байж байгаа заяа. Тэгээ өөр илүү мэлүүг аваад хэрэггүй за. Эсвэл нэг ууттай ч юм уу. Тэгээл ер нь амар хурдан 2 3 гээл явчих юм байл шүү за. Тийм учраас ихээр нь бас битгий нэх аваарэ. За тэгээд хаагисын манайх нойтон салфетик айгүй их авсан байсан. Тэгээд ер нь бол одоо нэг ашиглахаа болцсон. Нойтон салфетик ер нь их ашиглахаа болцсон. Тэгээд яад би дараагийн партийн бичлэгэн дээр тайлбарлая заяа. Гэтэ мэдээж манайх нойтон салфетикийг бол шүн зөвхөн ашигладаг. Одоо шүний ингээд унтлахын үеэр айгүй их ашигладаг. Тэгээ энд нөгөө нь ингээд маа найзын авч өгсөн Momcos-ийн юу байгаа. Ингээд салфетик халаадаг юм байгаа. Тэгээ энэ болохоор энэ ч бүр айгүй гоо гэрэл мэрэлтэй тийм үстэй. Тэгээд энэ болохоор мэдээж одоо шүний ингээд яг солих юмд амар хэрэг болдог. Ингээ хэрвээ хүүхдийн хүүтэн юмд амар мэдрэг бол заяа. Одоо хүүтэн салфетик хүрхээр уйлж муулаад байдаг бол энэ бүр үнэхээр бурхны авралаар чирлээ гэдэг шиг бурхны авралаар Momcos-ийн wipe warmer ирлээ гэдэг шиг л зүйл болдог нэрээ. Бүр үнэхээр хэрэгтэй заяа. Амар гоё дулаац болчдөг. Тэгээд энийг манайх бас аягүй хэрглэж байгаа. Тэгээ мэдээж памперс салфетик хоёр ер нь хаагис хэрглэж байгаа. Дунд нь нэг удаа памперсийн раскалаар сольж үтсэн. Тэгээд раскал бас аягүй гоё юм билий. Тэгээ одоо ер нь бас жоохон ингээд хойлоод хэрэглээд байна л гэж бодоод байгаа шүү дээ. За дараа нь болохоор Nappy Bean буюу памперс зөвхөн хайдаг хогийн сав гэж нэг юм байгаа заяа. Тэгээ манайх бүр хамгийн том хэмжээтэйг нь авсан. 16 болоо 20 литр метртэй. Corbel гэдэг брендийн заяа. Тэгээд үнэртэхгүй тэр чинь. Тэгээд хамгийн томыг авсан чинь манайх зөвхөн 2 өдөрт дүүргдэг. За тэгээд тэрнээс жижигхнийг авсан бол манайх одоо яг хэдэн өдөрт дүүргэх байсан мэдэхгүй. Нэг өдөр болол баг өдөр болго хаях байсан юм шиг байгаа хөгөө. Тэгээд ер нь бол том хэрнээ айгүй хурдан дүүрдэг амар хэрэг болт юм байлээ шүү. Тэгэхгүй л штэ бас одоо зуны алуун малуун чинь хүүхдийн бас маскэр орноос бас амар үнэртнэ. Үнэртдэг гээ. Тэгэхээр тэрэнд нь бас хаяа дэвэл зүгээр юм байлээ шүү. Тийм авчвал. За дараа нь болохоор Nappy cream буюу мэдээж нөгөө нэг хүүхдийн нөгөө бүхсний улаалтны тос шүү дээ. Тэр бас айгүй ер нь хэрэг болдог. Тэгээд манайх Pipatine soda cream хоёр бэлтгэсэн байсан хүм болгоно л мэддэг бах энэ хоёрыг. Тэгээд soda cream жоохон үнэртэй болохоор нь ер нь ингээд зүгээр хүзүү тэгэл нөгөө ингээд нуглам тэг гарных нь ингээд сууган мууг нуглам хаваар нь түрхэж хэргэлдэг нуралтанд нь. Pipatine болохоор дандаа яг бүксэнд нь түрхэж хэргэлдэг. Pipatine бүр маш сайн тос шүү. За like дараагийн хэсэг рүү оръё. Тэр нь болохоор skin care.
За skin care хэсэгт болохоор манайх ерөөсөө энгийн би төрхөөс өмнө бэлдэж QV-гийн нэг тос авсан байсан. Одоо ингээд энгийн moisturizer буюу чигшүүлэгч тос. Айгу томоор нь авцаа. Одоо тэрийг яг усанд оруулаад бидэнд түрхдэг. Янз бүрийн үнэртэй та нартай юм ерөөсөө хүргэж хамаагүй болохгүй мэлээ шүү. Хүүхдийн арьсанд хурж байгаа бүх зүйл шууд цусны эргэлт рүү ордог. Ягаад гэвэл тэр хүүхд чинь ингээд одоо хорвоо дэлхий дээр ирээд бүх юм ингээд яг adjust хийх гэдэг ингээд тасан зөгцөх гээд бүр ядчихийдэг заяо. Тэгж яхад арьсанд нь янз бүрийн хит үнэртэй хуурцсан янз бүрийн мөрөөс өргөжлөхгүй шууд цусны эргэлт рүү орох аюултай. Тэгж шингэдэг байгаахгүй өөрхийн амьтанд. Тэгэхээр хамаагүй бас ерөөсөө тийм янз бүрийн хурц юм хэрглэж болохгүй. Тэгээ QV-ийг ер нь айгүй дайггүй таардаг. Би яг нэг 2-7 хоноод хэрглэж эхэлсэн. Эхний 2-7 хоногт сүүлний тос түрхсэн юм байна. Тий. Өөр янз бүрийн юм ер нь их түрхээгүй. Гэтэ сүүлийн тосоо нэг 2-3 удаа л түрхсэн. Дараа нь Mustela гэд брендийн би зөндөө олныг аваад бэлтсэн байсан. Дараа нь бас надаа манай найз бэлгэнд өгөөд бас бэлтэж одоо нэмж авсан. Тэгсэн ирнэ ерөөсөө хэрэглээгүй. Одооноос л нэг 2 сар хүрэх штэ. Тэр одооноос л нэг угааж эхэлж үзэж гин. Жохон үнэртэй юм бэлээ. Тийм болохоор нь жоохон бас айгаад. Гэтэ анх нөгөө найз маань нэг 7 илүү 10 хоноод над дээр төрсний дараа ирэхэд бэлгэн тэрийг авчирч өгтөн би хэрэгэлж үзмээр санагдаад хүүгийнхээ нүрийг нэг арчсан чинь юм туураад баларсан. Тэгэхээр ер нь бол хамаагүй ерөөсөө битгий тийм хэрэглээрээ. За тэгээ дараагийн парт нь болохоор бусад буюу одоо ингээд жижиг сажиг тийм miscellaneous гэдэг хэсэг байна заяа. За би тэднэртэй та нарт зүгээр амар хурдан яриавч. Хумсны хуурай мэдээж хэрэгтэй. За манайх хэрвээ та нар энд нөхрүүд чинь төмрийн ажил хийдэг бол барилга дээр ажиллаж байгаа шороо тоостой хувцас угаадаг угаалгын машин да. Хүүхдийн хувцас хамт угаана гэж байхгүй. Тэгээ айл болгонд дахиад нэг том угаалгын машин тавих зай бас байдаггүй. Тэгэхээр манайх зүгээр л нөгөө хагас автомат жижигхэн тийм угаалгын машин, мини угаалгын машин авч тавьсан. Нэг сул тал нь тэр нь мушгигчэн сайн ажилтгүй учраас заавал гараар мушгиж хатаадаг. Бусдаар бол ер нь айгүй хөрх угаагаад цэвэрлждэг учраас дэжгүй. Дараа нь манайх бүх энэ угаах юмнуудтай аяг шанага тийм уугаж одоо юу гэдэг соосог мосгийн угаах за тэгээд давхар хувцсыг угаах бүх юмдаа пижон хэрглэж байгаа. Пижоны угаагчнууд гэсэн үг. Дараа нь манайх энийг зүгээр нэг амар аавмаа заавал байх ёстой гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ манай нөгөө AC одоо энэ кондишн маань агааржуулагч маань удирдлаггүй учраас одоо асааж унтрахад заавал ингээл нөгөө том өрөөрөөгөө явж асааж унтраадаг айгу төвхтэй байхгүй. Тэгэл шүн хүүхэд одоо юу гэдэг халууцвал даарвал би тэгэл нэг шал нойрмог ийм юм очсноо тийш унтрааж асаахаал температурын тааруулах гал явах чинь бас хэцүү шттэ. Тэгээ манайх гэртээ нөгөө халуун хүтнэр үлээдэг Dyson Purifier авсан. Тэр бас маш их бүр маш их хэрэг болж байгаа. За тэгээд хэрвээ зүгээр та нарын AC энтер удирдлагатай байл заавал нэг тийм авах шаардлагагүй. Зүгээр манайх яалтчгүй. Тэгээд дээрэс нь манай нөхөр бит хоёр амар харшилтай заяа. Бүр амар харшилтай хоёлаа. Тоосны харшилтай байхгүй юу. Тэгээд эн чинь нөгөө давхар агаар цэвэршүүлдэг учраас гэж бит хоёр бас авсан юм. Бит хоёр ийм тоосны амар харшилтай. Тэгээд манайх тэр чигээрээ хивс. Тэгээд амар тоос ордог. Тэгээд ер нь жоо орд ирний тоос мосноос амар ингээ харшлаад байт юм бит хоёр. За тэгээд дараа нь nursing pillow буюу нөгөө ингээ хөхүүлэхэд ашигладаг юм бөөрн хидэр эдэн штэ юм. Тимийг бас айгүй хэрэгэлсэн. Одоо ихт нэг амар хэрэглэх болчиход байна л да. Хүүхэд маань жоох хүнд болсон чи сүүлдээ тэр дэр маань хүртэл хүнд санагддаг болчтой юм байна. Гэтэ эхний үед дээр бол нэлээх ашигласан. Айгүй төвшүүрхтэй нуруунд маш эвтэйхэн байдаг. Тэр ихтэй манай найз бэлгэнд авч өгсөн юм уу? За тийм pillow бас хэрэгтэй юм билээ. Та нар бас авчихгүй юу? Гэтэ аюу бага хугацаанд ашиглах юм байл шүү. Дараа нь болохоор swing буюу ингээд нөгөө та нар миний нэг сторийн дээр харсан бол би нэг хүүгээ тэрэн дээр нэг юм гипсдэг юм дээр тавьчаад хөдөлгөж орхичоод усанд ороодсэн штэ. Өөрөө яг тэр болохоор ингээд хөдөлдөг заяа автоматар айгүй хөөрхөн бэлгэнд ирсэн юм аа. Тэгээ хүмүүс ч ингээд амар олон мянган доллараар амар үнэтэй тийм лаг юмнууд аваад байдаг юм байна лээ. Манайх бол зүгээр бэлгэнд авцсан тэгээд нэмж дахиж тийм амар үнэтэй яасан автомат тийм юм юус аваагүй. Тэрэн дээр ч хүүхэд угаас хөдөлгөөн ороо сууж чадхаа болчихноо. Тэгээ чи айгүй аюултай санагдсан. Тэгээд нэг тийм юм байхад л болно заяа. За дараа нь сая би хэлсэн чинь миний IKEA-гийн тролли энд байна. Энэ бол тийм миний ингээд бүх юм энэ дотор байж идэг, багтцсан байж идэг энэ санагдахгүй байх шиг байна тий. Тэгээд IKEA-гийн нэг тролли, дугуйтай тролли айгүй амар эдийн бүх юмаа жигчдэг.
За тэгээ манайх бас хүүхдтэй IKEA-гийн нөгөө юм хувцсны шүүгээ авсан. Энд амьдэрдэг бол та нар мэдж байгаа шүү дээ. Ер нь бол өрөөнд хувцсны шүүгээ айгүй бага байдаг. Тэгэл угаасаа нөхөр бит хоёрын хувц гэж аимшигтай их юм. Тэгээд хүүхдтэй мэдээж бас цэвэрхэн гоё юмд хувц ундрыг хийчмээр байсан учраас мэдээж нэг шин тим юу авсан. Шүүгээ авсан. За тэгээд усанд ордог хэрэгслүүд буюу одоо ингээд үсэн дээр нэг юм ус асгадаг шанаг маганаг тийм хоолой моолой бас хаяа хэргэлтгэл юм бэлээ. Гэхдээ бас нэг амар хэрэг мэрэгтэй биш заяа нэг заавал тэр мэрэгч нэг ашиглаад байх шаардлага зүгээр нэг юм шанах шиг юм байхад зүгээр тэгээ болчдөг. За усанд ордог нэг юм Angel Care Baby Bat буюу юм нэг support те хэвтүүлээд оруулаад байдаг нэг юм зөөлөвчтэй юм байдаг штэ. За тэрийг манайх бүр хамгийн ихэнд аваад бэлтцсэн байсан. Тэгээ би яг ямар байн авах вэ гэж бодож байгаад тэгээ чинь зөндөө дэмжиж хүүхдийн нөгөө температур мэдрэгчтэй байна мэн тэргээд тэгээд би ямрыг авах вэ гэж бодож байгаа бичлэг үзчихсэн чинь IKEA-гийн нөгөө хүүхдийн тэр байн дотор яг тэр манай авсан тэр одоо хүүхдийг ингээ хитүүлээд оруулдаг юм бүр яг таардаг гэх тийм бичлэг яваадсахгүй. Тийм нөгөө mom hack энтер гэл юм яваадсан. Тэгэхээр нь туршаад үтсэн чинь яг таараа тэгээд IKEA-гийн тийм жижигхэн байн авцсан. Тэр бол айгүй хөрхөн боломжтой одоо болчихл байгаа. Гэтэ манай хүүхдэд одоо жоохон жижигдээд байгаа. Манай хүүхд айгүй хордоо өсөөд байгаа. Тэгээ үсний самны нэг юм ком авч ирсахгүй юу би. Ийм нэг 3 ширхтээ зэ нөгөө самнууд нь байхгүй нөгөө далт хийц баг ашигладаг болохоор энэ бүр хамгийн их ашиглагддаг нь энэ ингээд амар юм зөөл үстэй хүүхдээ ус амар хаагддаг юм байна. Тэрийг нь сайн унаах ёстойг нь тэгээд ийм зөөлөн самар самдаг юм байлээ шүү. Энэ айгүй хэрэгтэйсэн. Тэгээд нус сорогч нь манай нус сорогчтой анчийн талга Snotty Boss гэдэг брендийн нус сорогч авсан. Би тэр үедээ ямар үнэтэй идэм бэ гэж бодож байсан хгүй баг $100 авч ирсэн. Тэгсэн чинь угаасаа тэр Snotty Boss нь л ганцхан тийм байдаг байсан юм билий. Мэдхгүй тэгэл ороод авчиж байгаа хгүй юу. Бас хөөрхөн юм дуу муу явдаг гэрэл мэрэл хасдаг бас Amazon энэ төр байд юм билий. Тимийг бас хайж үзээд авч болно. Эсвэл ингээд дамаараа ингээд сорчдөг бас байдаг гинэ. Тэгээд би ерөөсө тийм байдгийг мэддгүй байж байгаа саяхан мэдчих авсан. Амаараа сорно гэхээр яаж сорох юм бол гэж бодоодсахгүй юу. За тэгэхээр ер нь бол та нар хэрвээ амаараа сорох нь зүгээр гэж бодож ивэл тиймийг авч болно. Үгүй гэвэл мэдээж ингээд автомат сордгийг бас авчиж болно. Айгүй хэрэгтэй заяа. Уус хүүхдийн хамар битүүрчгээр унтаж чаддаг юм байли. За тэгээд хамгийн сүүлд нь хувцас. Хувцас бол би танарт хэлэхэд байна шүү дээ. Энтхийн ингээд арзмаар сайзаараа 5.0 буюу хамгийн жижиг сайзнаас ганцхан нэг ав заяа. Хэрвээ хүүхэд чинь 4 кг-аас дээш хэмжигдэж байгаа бол хэрэггүй. Эсвэл 3.8-аас 4 ч юм уу 3.5-аас 4 бол бараг хэрэггүй заяа. Тэгээд 4.0-оос 2-ыг ав. 2ын заяа. Тэгээ болоо. Тэгээд цаашаа за яг 4.0-оос 3-ыг авч болох лээ. Тэгээд ер нь бол цаашаа 3.0 өмсөж эхэлнэ. 0-оос 3 сар өмсөж эхэлнэ. Тэгээд би мэдхгүй маш олон хувцас аваад 5.0 4.0-ууд аваад тэгээд одоо маш олон хувцас огт өмсөхгүй багцсан. Над чи битгий тийм алдаа игэрээ. Хайрын мөнгө, хайрын тэгээд даав. Тэгээд одоо дүүд өмсөдөг байх та гэхгүй. Тэгээд ер нь бол шал хэрэггүй тэгээд өмсөхгүйгээр далт хийсэн. Тэгэхээр тийм юмд бас мөнгө төгрөг үрж яхаар арай хүүхдтэй хэрэгтэй юмд үрчээрэй л гэж би хэлье да. Хүүхдийн хувцсны брэндэн дээр болохоор би бодохдоо хүн болгоо мэдээж Bonds-ыг хэлдэг. Bonds бол мэдээж nice. Гэхдээ Bonds-ын би тэр two way zip гэдэг юм хоёр талаасаа захилгаантай нэг дуртай биш. Жохон бариу санагдаад байдیں۔ Тэр нэг юм товчтой эдэж тойроод хөөрхөн тэрийг нь л ер нь аягүй өмсөх дуртай. Угаасаа тэрийг бүр хамгийн классик, хамгийн safe сонголт байдаг. Newborn бүр дөнгөж төрсөн хүүхдэд гээд манай хүүхдийн хувцсыг сольсон юм чи яг тэгж хэлсэн аахгүй хамгийн анх сольж өгтөө. Би бүр хөдөлгөж чадахгүй байсан юм манай нөхөр бит хоёр юу хурж чадахгүй байгаа юм чи тэр жижиг юмд ч. Тэгээд нөгөө эмчийн удаад хувцсыг солиулаа хуурайлуулсан чи яг тэгэж хэлсэн аахгүй айгу зөв сонголт хийсэн байна гэсэн намайг Bonds-ын яг энэ заагур бол ингээм хамгийн классик хамгийн safe сонголт байдаг шинэ аав ээжүүдэд гэдэгжсэн. За тэгээд Target Kmart бас ер нь бол not bad заяа бүр good айгу good бүр ингээд дайжгүй юм чанартай 100% cotton тийм материалтай хөөх юм загвартай юмнууд оруулж ирдэг. Тэгээд Pure Baby бас айгүй гоё юм бэлээ. Даанч сул тал нь надад айгүй юм сонголт муутай санагдаад байдیں۔ Айгүй цөөхөн юм collection хувцастай. Айгүй юм цөөхөн юмтай. Ер нь бол яг дэлгүүрлүүн орохоор тэгээд тэрнээс биш бүр материал энтер нь бүр Pure Baby амар гоё материалтай. Тэгээд Ollie's Place гэд бас нэг газар байт юм байлээ. Тэр бол зүгээр бас хөөрхөн заяа айгүй гоё юмнууд зардаг.
эднэрийгээ бодвол баг хамгийн хямдхан нь баг. Дандаа л хямдралтай байдаг дэлгүүр юм билий. Тэгээд Carter's гэдэг дээ штэ Монголд бас амар алдартай. Carter's бас айгүй хөөрхөн дайжгүй санагдсан. Манайхас Carter's-аас зөндөө юмнууд авсан. Надад бол айгүй таалагдсан. За тэгээ гангарганы юмнуудын бол тэгэл David Jones, Meyer Zaire гэл тиймэрхүү дэлгүүрүүдээс юу нэ одоо Polo Molo, Boss Moss юу гэдэг тиймэрхүү юмнуудаас авчиж болох байхаа. Авдаг байхаа. Бас нэг юм арчиж соосог авсан юм байна. Дами гэдэг штэ. Тэгээ соосог мэдээж хүүхэд өгөхгүй янз янз л байгаа. Тэгээд манайх болохоор Bips гэдэг брендийн нэг 2 соосог авсан байсан. Тэгээ манай хүүхэд эмнэлэгт нэг ихний 2 өдөр өгөхөд ерөөсөө өгөхгүй болцсон. Одоо яхаа хаяа нэг уйлахаар намруу хийдгийг бас өгчөөд байдгийн чаавас. Тэгээ тэрний нөгөө нэг аксессуарууд буюу нөгөө соосыг хийдэг юм бокс. Тэсээ нэг юм зүүдэг клип байд юм энэ хараа. Ийм юм. Хувц нуцтай ингээд клип хийгээд ингээд гавчаад зүүчдэг. За тэг иймэрхүү юмуд яхаа нэг амар хэрэг болтгүй л тэр бокс нь л амар хэрэг болтыг надад бол тэр л ер нь зүгээр санагдтiin юм дөө. Тэгээд иймэрхүү юмнууд ер нь хэрэг болтго юм байна. Төрхийн өмнө. Мэдээж би бүр маш новших чигсалт гаргасан байх. Та нар бүр сонсоо сүлдээ үйдэж байгаа бах. Тэгээд энүүхэн дээл гэж хэлэхэд би бол анх нэгдүгээрт анхудаа ээж болж байгаа учраас мэдээж маш их юм overwhelmed буюу маш их юм одоо гоё сайхан мэдрэмжүүдээр дүүрэн байсан учраас сэтгэл хөдлөлөөрөө мэдээж зөндөө их юм бэлдсэн. Яг тэр хувцсан дээр бол тэр тусмаа тэгсэн. Хоёрдугаарт шинэ аав ээж учраас туршлагагүй учраас мэдээж хэрэгтэй хэрэггүйг нь мэдгүй. Энэ хэрэгжилж магадгүй хүүхэд маань тэгвэл энийг хэрэглэн тэгээ байхгүй бол тэрийг одоо хаанаас олох вэ тэр гэсэн айдснаас болж би бас маш их юмнууд нэмж бэлдсэн байсан. За тэгээ гуравдугаарт бол зүгээр л зарим зүйлсийн зүгээр л баг бичлэг үзэл энэ хэрэгтэй юм байна, ийм ингэж хэрэглэх юм байна гэд аваад яваадсан байгаа. За тэгэхээр одоогоор бол надад ингээд огт хэрэглээгүй зүйл нээх их байхгүй ингэж бэлдээд бол бүгдийг хэрэгэлсэн. Ганцхан тэр унтлагын хүнжлийг л баг хэрэглээгүй гэж би ярьлаа тий. Тэгэхээр ер нь бол би бол өөрийгөө бас дэжгүй бэлтгэсэн гэж бодсон. Айгүй хөөрхөн яг л тааруулаад бэлтгэсэн гэж бодсон. Өөрийнхөө хувьд штэ. За тэгээ та нар бас санаа авахар бол аваарэ. Тэгээ заавал нэг яг адилхан бэлдээд байх ерөөсөө шаардлагагүй бүр бөө мөнгөний гарлах шүү. Хэрэгтэй хэрэггүй юм зарим нь бас битгий аваарай зөө. Орлуулж болохоор зүйлүүд зөндөө байгаа хгүй тэрэн дотор ч байна. Тэгэхээр тийм ер нь бол яг өөртөө тий авахыг аваад хаяхын хаяарай л гэж би хэлэх гээд байгаа юм заяа. За тэгээ хэдүүлээ дараагийн part 2 буюу төрсний дараа нэмж юу одоо ингээд авсан бэ? Дутуу зүйл юу байсан бэ? Яг төрсний дараа бас юу нэмж хэрэг болвоо гэдэг зүйлийг одоо бичлэгээр эргэж уулзъя. Тэгээд түр баяртай.